Яг миний хувийн зүгээс бол бид нар бас энэ нэгдүгээрт явж байгаа гол том одоо үндэсний хүнс хөдөө аж ахуйн том үндэсний хөдөлгөөнийг бид нар нэгдүгээрт дэмжиж ажиллах хэрэгтэй. Ингээд энэ хөдөлгөөн өөрөө 4-5 жилийн хугацаанд дөнгөж одоо үйлдвэрлэгчрээ бойжуулж босгож ирж явж байгаа нөхцөл дээр бид нар импортыг тэглэсэн ийм хөдөө аж ахуйн бараг 74 нэр төрлийн одоо бүтээгдэхүүн тэглэхээр харагдчихсан. Энэ нь өөрөө юу хэлж ийн гэхээр үйлдвэрлэгчдийн одоо бойжуулж босгож ирэх гэж байгаа бизнест сөргөөр нөлөөлнө. Нэгд хоёрдугаарт бас энд одоо мэдээж энэ геополитик тэгээ дээрэс нь одоо энэ нөхцөл байдалтай холбоотойгоор бас манай үндэсний аюулгүй байдалд бас нэгдүгээр халтай. Тэгэхээр бид нар бас өөрсдийнхөө үндэсний аюулгүй байдал за энэ дотоод үйлдвэрлэл за дээрэс нь энэ нөхцөл байдлыг бид нар харгалзан үзжиж тэ гэрээ үзүүлэх нь зүйтэй гэж харж байгаа. Жишээлбэл бид нар Японы өмнөх хийсэн худалдааны гэрээн дээр яг үр дүн ямар байсан бэ гэхээр Японоос орж ирж байгаа бараа тэгснээс болоод одоо гайлын татвар тэгснээс болоод Японоос орж ирж исэн тухайн үед 300 сая долларын орж ирж исэн бараа 600 сая буюу бараг нэг дахин нэмэгдсэн байгаа. Дээрэс нь Монгол бол нэг 15 сая долларын бараа бүтээгдэхүүн экспортлдог байсан чинь 18 сая доллар болж л нэмэгдсэн байгаа энэ хугацаанд. Тэгэхээр энэнийг бас бид нар олон талаас нь маш сайн судалж харж иж гэрээг одоо хийх асуудлыг хөндөхгүй бол энэ өөрөө бас яг энэ нөхцөл байдал дээр бол нэлээд Монгол улсад бас халтай. Тэр дундаа одоо хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст бол нэлээд халдаа харагдаж байгаа. Тэгээ бид нар өөрсдөө хүнсний хувьсгал гэдэг одоо ерөнхийлөгчийн санаачилсан 19 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг одоо дотооддоо үйлдвэрлэхээр зорж байгаа. Энэ их одоо бас дэмжлэг дотооддоо ингээд явж байхад энийг бойжуултлаа бол бид нар гэрээг бол хийх эсхийг бол одоо нэлээд сайн судалж үзэх хэрэгтэй гэж харж байгаа.